Үйл мэдэг надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөө аялцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Үйл мэдэг цэцгүй утга нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зөвшөөрөл танилцуулъя. Сод Инги. 6 настай. Яста гоё. Сод Инги гэж ямар гоё нэр юм бэ? Хэн өгсөн юм бэ чиний нэрийг? Ээж, аав хоёр. Юу гэж яриад өгсөн гинөө? Яагаад Сод Инги гэж нэр өгье гэсэн байна? Мэдгүй. Чамд тэгээ таалагдж байна уу энэ нэр нь? Таалагдж байгаа. Миний үгийн дүү чинь бас гоё нэртэй юм бэлээ те. Ямар нэртэй лээ? Содод. Сонсож гинөө. Заримдаа би Садако гэж Амруу зүхтаад анги руу гүгээр орчдөг. дүүн тэр нэрэн дургу мó? Садако гэхээр дургу юу? Тэгээд ихчээгээ Судак гэж гүйцэтгэв. Заримдаа найз минь намайг Садако гингүүд би ардаас нь хөөгөөд тэндэг. Дургу мó? Садако гэж онцгүй сонсогдоод байдгүй. Тий. Инги гэвэл гоё юу? Тий. За. Садако гэж. Харин гоё байгаа юм шүү. Амар. Даашраач. Ой тэгээ одоо чамаа зодсон шүү тэгвэл те бит хоёр болохгүй гэдэг чинь Зодоко гэдэг юм шээ. Дүүм заримдаа намайг хатчихдаг. Заримдаа дүүм намайг хатчихдаг учраас за Spider-Man заавал зураад өнгөт дүүм гэ сараачаа бодцдаг. Яадаг содод вэ? Эсвэл зодод, эсвэл зургийн сараачиж будаад. Тэгээд тоо бичүүлж би сурж байгаа юу? Тий. За чи хэд хүртэл тоолж ийн өөрөө? 10 тоолоо дүүдээ Заагаад өгсөн үү? зааж дүүм нь ийш тийшээ гүгээл гэж. Ерөөсөө үгэнд орохгүй байна уу? Тэгээд би ганцхан ингээд үсэг бичүүлсэн чи үсэг бичээ. Нийлүүлээд. Даргагүй штэ дүү чи жоох юм чи. Одоо хиттэй хэлээ содод. Үгүй чамаас ганцхан дүү юм уу? Тэгвэл та чи бараг л ер нь ойролцоо юм биш. Бүр жижиг биш юм байна тий. Хэдүүлээ нэг тоолох уу? Юу тоолох юм хоёлаа? Тоо. За, яаж тоолмаар? Инги тэгвэл. За, нэгээс эхлээд 1 гингүүд 2, тэгээ 3, 4гээ явъя тэхөө. Дараа нь өөрөө ингээд. За, үлмэнтгээ чиглэх үү. За. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37. Ой, таар дуусахгүй маань ямар мундаг юм бэ? Бүр ядарчлаач таарыг ингэ сонсоод ингэ за хизээч дуусахгүй маань. За болно үлмэдгээ баярлалаа чи үнэхээр мундаг. Миний үчидээ баахан 5 хошоо авах уу? Тийм. Аль хичээл дээр хамгийн их 5 хошоо авж байна? Монгол хэл. За, үлмэдх ямар хичээл дээр 5 хошоо авж байна? Математик. Хуулан бичих. Бас монгол хэл юм байна те. Би монгол хэлэн дээр хууль бичих, дагаж бичих, самбраа суулаад бичих. Заримдаа цааснаас суул бичих тэрэндээ сайн. За болж. Ер нь тэгээд дургүй хичээл гэж байна уу ер нь манай? Үгүй. Содонгууд байхгүй юу? Байхгүй. Мантересаа үлмэдэхэд юу илээ ярваагаад эхлэх чинь ямар хичээл дургүй юм чи? Би тамир. Тэгэл би тамир дээр чи ингээл ганцхан зогсоод идэв. Зогсоод идэв. Зовлонтой хичээл нэг ширхэг байна. Асуухаар л дандаа би тамир гэж тэгчихэд. Ариун нэгч. Намайг таквондо хийж байгаа. Багш бүр шууд хүлийг дүнгээл бүр дээшлүүлчихээр яа гээд өргөөсээр хагаад сурцсан амар. Тэр чинь таквондогийн багш шүү. Тий. Танаа хичээл дээрээ таквондо үзт юм уу? Таквондогийн бүжиг. Бин тамир дээр. Таквондогийн бүжиг. Таквондогийн бүжиг гэж бас байд юм уу? Гэд ингэдэг. Аль үлбитгээ нэг тэгдэ. Юу гэж? Хаа гэж. Биш ээ. Хийгээд хаа штэ зүгээр хаа биш. За болж гин үү? Тэгээ заримдаа хаа гэд. Заримдаа хаа. Ямар гоё. Үгүй ийм гоё дайшинцтай бас тэгж хаа их чи сони юм аа. Энэ гоё цагаан дайшинц энэ гоё гүнжийн хувцсыг ч одоо хаанаас минийхүү авсан юм дээ. Нэг өдөр нөгөө нэг Орс 3 гээ нэг Орс сургууль баяр олоод тэгээд тэнцээ намайг ингээс зөксөөлөх гэжсэн чи ээж хамгийн гоё даашинцаа өмсөе гэд ээж аав дэлгүүр яваад иргээд аав өглөө босоод дэлгүүр ойрхон дэлгүүрээ тэнцээ хамгийн гоё палаж ядаг. Тэрийг авцсан. Тэгэхээр би нэг өмсөж явсан. Тэгээд би төрсөн өдөрдөө өмсөж явж байгаа. Баяр болохоор өмсөж байгаа. За одоо тэгээ шинэ жилээр бас энийг өмсөх үү? Яста аргагүй нэг шинэ жилийн палаж мөн бэн тэ үлмэдхээ. Энэ одоо тэгээд бас багдах болоог бас нилээ өмсчих юм шиг байна тий. Өмнө бүр чирэгдээд бүдэрж унах гэжсэн чинь
Одоо зүгээр хөлмөнд хүрдэг болсон. Өндөр болоод байгаа юм биш үү чи? Тийм. Ямар мундаг юм бэ? Тий, садад нөгөө нэг хоолоо жоохон мах жоохон баг иддэг. Тийм учраас тонхоо гурил өгтлээ иддэг. Өөрлөд өгтлээ идэд байна уу? За байж. Тэгээд бид гурав шинэ жил ярьлаа шүү дээ, тий. Шинэ жил гэж юу яг ямар баяр юм бэ? Санта өвөө бэлэг өгдөг. Юунтай өвөө? Санта өвөө бэлэг. Санта өвөө юу? Гэтэ амьдралаар Санта өвөө гэж яахгүй л те өгнө нь ээж аав өгдөг. Гэтэ зарим хүмүүс Санта өвөө өгдөг гэж боддог. Гэхдээ Санта өвөө өгдөг юм билүү яаж мэдхий? Америкийнхад өгдөг. Гүй Санта өвөө чи бас яад юм бэлээ шүү. Ингээ шүн нисээ заяо. Тэгээ ингээ бэлэг өгчөөд ээж авдан. За үл мэдхт өгчөөрэй гэ. Тэгээд буцаад явчт юм бэлээ шүү бас. Яг Санта бас өгдөг байж болох л юм би тэгж бодож байна. Гэхдээ өөрөө нөгөө тэрийг үзүүлдэггүй гэж би бодоод байгаа байхгүй юу? Юу гэж бодож чинь чи? Мэдгүй. Сотонгүй юу гэж бодож чинь? Өвлийн үгүй аав өгдөг болов эсвэл үгүй болов? Санта өвгийн өгдөг. Санта өвгийн идэх тустай зүйл бол нэг бичэн байдаг, нэг ойрын шиг бичэн байдаг. Хүүхдүүд өөрсдөө хийждэг. Нүунийг бичэн тэгээс аяган дээр тавиад Санта өвөө зориулаад оо. Тий, уухам бэлдээд. Ойрын шиг бичээ иддэм үү? Тэр чи мэдмээр юм байна. Би одоо тэгвэл бас яг шинэ жилээр ингээд тавган дээр ойрын шиг бичэн тавиад тэгээд ус тавьд юм уу бас? Үгүй ус тавихгүй сүү тавьд. Сүү сүү хоёр тавиад өвөө ирээд бэлэг өгөөл бас аман цангаж магадгүй өсөж магадгүй гэж тавьчих юм байна тий. Тий. Бас хэрвээ ирэхгүй байвал яах вэ? Одоо ирэхгүй бол маргааш нь би л идчихээс өөрөө тий. Би яг тэгэж бодчихсон маа. Чи тэгээ үзээрэй заяо. Юмиг аж мэдхүү идээд харсан чи бэлэг тэгсэн ирнээс сүү дууссан. Бичэн байхгүй болцсон байвал бас Санта өвөө ирсэн л байж тээ. Тийм биз дээ. За тэгээд шинэ жилээр чи хүмүүс ингээл дандаа хүслээ хэлээд шивнээд идэм байлээ шүү дээ. Тэгэхээр дараа шинэ жилдээ хүслээ шивнэ гэвэл ямар хүсэл хэлнэ гэж бодож байна Санта өвөөд? Би төгөлдөр хуурандаа сайн байгаасаа гэж бодно. Яа гэхээр дараа 7 хоногт би төгөлдөр хуурны сургуульд явах гэж байгаа. Ямар гоё юм бэ. Би за үл мэдэх юу гэж бодож. Би л хөл бөмбөгийн гуттай олон хөл бөмбөгийн хувцтай одоосаа гэж бодож. За тэгэхээр яах юм? Тэнгүүтэл зүгээр давчих юм уу чи хөл бөмбөг хийгээл. Хөл бөмбөг тоглоно шүү. Тийм үү. Чи тэгээд нөгөө юуны хувцас авсан штэ аав ээж нь юу вэ? Танжирог. Танжирогийн хувцас чи танжироо болсон юм уу тэгээ өмсчөөд? Бага штэ. Одоо өмснө. За чи тэгээд танжирогийн хувцастай болоод их баярлсан тэгээд хэр удаан баярлав? Одоо хүртэл баярлж гин үү? Дууссан уу баяр нь? Дууссан. Тийм амархан дуусаад тахтай энэ чи дандаа баярлах хэрэгтэй байхгүй юу? Гэтэ тэгсэн баярлж байгаа л та. Тийм. Харахаа шууд баярлаад байд. За яг үнэ. Ээж минь надаа шинэ байранд орох гэж байгаа. Бас аав минь шинэ байрны мөнгөний төлөх гэж байгаа. Тийм учраас би маш их баяртай байгаа. Би нөгөө гой ханнуудаа сонгосон. Би 2 хан сонгосон. Нэг талд нь хичээлийн, нэг талд нь унтлагны гээд, нэг талд нь нэг понины хан сонгосон. Тэгээд нөгөө талд нь цэцэг мэцэг шувуу муу бат. Тэр ханнуудаа ингэ чимгэлэх юм уу? Тэгээ нэг нь ингээ пони байх юм уу? Нөгөөдөгт нь болохоор цэцэг мэцэг байх юм уу? Шувуу энэ төр. Нөгөө нэг цэцэгтэй талд нь хичээлийн ширээгээ тавиад Понитой талд нь болохоор ороо тавих уу? Тий. Тэгэл чи шин ингээ орондоо ороод ингээ понигаа хараад унтангууд шүнжин ингээл пони ингээл My little bunny гэл нисээд ах уу? Тий. Гэхдээ аав надаа нэг том баагаа авч өгсөн ягаан өнгөтэй. Би тэрийг одоо хүртэл тэрвэрж унтж байгаа. Маш их баяртай байгаа. Ямар гоё юм дээ миний үчин. Ингээд дандаа баярлдээ штэ үл мэдхээ. Өмнө шүнжэнгөө ингээд дээшээ хараад хан руу хараад унтахгүй нэр хүрхгүй. Яа гэхээр би сонин зүүдлээд. Өмнө имээгэнд очиод би имээ нэг сонин кино үздэг учраас би тэрийг хараад юу юм болдоо гэ хараад иржсэн чинь нэг сонин юм гаргаад би зүгээр л айхгүй үзээд Жоо аим шиг байсан юм уу? Тий. Тэгсэн чинь шүн тэрийгэ зүүтлээ. Гэтэ заримдаа түмэн орондоо бөөлжиж идэг. Чааваса. Тэгээ сэрээд айсан уу гайгүй юу? Жохон айдаг. Тэгэхээр нь яаж айдсан алга болгодгоо? Зурагтай үздэг. Үгүй. Хараа ингэдэм байлээ штэ. Хүн ингээд одоо жишээл хүүхэд ингээд муухай юм бодоод эсвэл муухай юм зүйлээд айн штэ. Тэгэнгүүт нэг арга байд юм бэлээ би зааж өгөө. Тэр айдсаа яаж алга болгодгоо зааж өгөө. Ингээд одоо
одоо аимшигтай тэр нүдэнд харагдсан зүйлээ ингээд цаасан дээр зурчдсан байлээ. За. Тэгэнгүүтээ тэр цаасаа за одоо би энэ амтныг ингээ өөрийнхөө бодол санаанаас ингээд алга болно да гэд бүгдийг нураад хогийн савндаа хийчихдээ юм байлээ. Тэгэнгүүт дахиж тэр аимшигтай төрх хурж ирдэггүй айдаггүй юм байлээ штэ. Тэм учраас тэгж үзээрэй заа юу. Натаа бас нэг хүн зааж өгсөн л дөө ингээрэй гэж. Нэр амар их уур хүрээд ахаар усууж олно бас нэгээс эхлээд 10 тоолно. Ой начиста маш зөв шүү яг үнэ. Тэгээд өшөө тасгал хийж олно гэд янз янз юм. Чи өөр өрхөөр яаж уураа арилгадаг вэ? Тэр зөгтөн шүү. Тэр зөгтөн шүү. Намайг богхоход би адайгийнхаа уур амар хүрдэг гэж. За тэгсэн чи анаа дээрээ цогцсон уу? Аха. За миний хүү яадгүй тэгээд. Дүүм намайг хичээл хийж яхад саадуулаад заримдаа болохоор миний хичээлийг аваад гүгээд идэг учраас би бүр уур хүрээд Тэгээ уураа яаж гаргадаг вэ? дээшээ гараад орон дээр очиод дэрэн дээр нүрээ тавиад гэж бууж ирэнгүүт ээж ус өгөөд тайвшруулдаг. Заримдаа ээж 10 тоол гэдэг. Ээж нь ямар мундаг юм бэ? Маш зөв юм зааж өгч ийн миний үгийн ээж. Заримдаа Миний үгийн ээж нь хин гэдэм бэ? мөөгддөг. Ямар ажил хийдин ээж нь? Хувийн ажил. Хувийн ажил. Тий. Тэр чи яадаг хувийн ажил ах вэ? Би нэг юм сонссон штэ ингээд. Ой, найзаа манай сод ингүүгийн ээж нь ямар ажил хийдэм бэ? Надаа мэдээд өгөөч гэдгсэн чинь тэр дээрээс ингээ миний найз ингэснэ. Хуйлч хийд юм а гэдэл үл мэдгээ хуйлч гэж ямар хүн бэдий? Өмгөөлөгч. Өмгөөлөгч гэж ямар хүн бэдий? Хүний удлаа ирсэн нэг дотроос шуул мэддэг шүү. Ааха, тийм хүмүүс идэг ах нь ш танаа ээж чинь ойлгож байна уу? Манай дүүмэнд заримдаа миний жоохны маань гоё өсний боолыг маань аваад хичээлээ би явахгүй. Миний өсний боол таачч үг гэ дүүгээсээ асуусан чинь дүүм үгүй гээд ардаа таслаа ийцэн байгаад байсан. Тэгээд хоёр тийшээ нүдэ гүүлгээлээс. Тэгэхээр би за сододоо гингүүт гүүгээл доошо бууцсан. Тэнгүүт нээж шинийг аль хэзээний авцсан байдаг. Заримдаа болохоор би яарал үсээ задгаа тавиал гүйчдэг. За яах вэ? Тэгэд одоо эрэгтэй дүүнэр бас тэгдэм аа тэгдээ. Одоо манай үйл мэдгч юм бас аныгаа их хичээгээ их зовон штэ бас. Тэгээд өөрөө дараа нь надад ярихаараа манай их зоддог гэл өөрөө болохоор их төвчээрийг бардаг байхгүй юу чи. Тэгээс дүүдээ бүр зодуулна шүү. Зодсон үйл дээ. Дастуулцоо. Би бол гэрээ боол болчоо яа. Боол гэж ямар юм бэ тий? Тэгээ энийг хийгвэр очоод хийчээд ирэн ш. Боол гэж тийм юм бэ тийм үү? Дүүмэн миний гарыг хазангуут би дүүгээ хүрээл гээл тэрээр дүнгээл толгоор нь зөхөөл ардаас нь гэрийн өнгийн андаага шидэл хамгуур хүрээл ухтэн зодоо ичдэг. алаал хайждаг. Ёо та нар ур татаа. Юм гэдэг ч үстэй. Юм гэдэг ч үстэй. Жантан гэдэг ч жантай. Жантан гэдэг ч манавөө гэдэг. Нэг том юм хэлтий тэгээ нэг гавьяа байгуулсан юм шиг. Ер нь тэгээд дээ штэ. Бидний дүү, бидний игч энтер чинь яах гэж ирдээ мэдхөө. Хүнийг хайрлна. тий нэгдүгээр хоёрдугаар төвчээртэй болох гэж ирдэг байхгүй юу? Надад 5 ихч байдаг, 5 ах байдаг. Ямар олон юм бэ энэ ч тоо. 3 эмээ байдаг, 3 өвөө байдаг байсан чи 2 нь өгцөн. Тийм учраас одоо бид нар 15 улаан амьдардаг байсан чи одоо 2 нь өгцөн учраас 13 л болсон. Хөөрхий дөө. Тэгээд яах вэ одоо амьдрал юм чин те хэдийгээр ингээд өвөө настангууд маань ингээд өөд болж байгаа ч гэсэн дахиад олон сайхан хөөрхөн дүүнэр жижигхэн мааманууд гарч ирээд байдаг те. Тэгэл гэр бүл бас өнөр болоод идэг байхгүй юу? Одоо дахиад нэг 2 маама гараад ирнэ. Тэгэл та нар дахиад 15 болчихно ойлгож байна уу? Дахиад дүүдээ басна гэдэг дийлдэхгүй юу? Яагаад хэцүү вэ нөө? Тий, нэг дүүгээсээ болоод бүр зовж хичээлээ хамгаалж заримдаа бүр үсний боолтоо хааж операшгүй хааж яхад дахиад дүүтэй болчихвол одоо миний үснээс зулгаах бах та. Охин дүүтэй болчихгүй да тэгвэл гайгүй л үү? Охин дүүтэй болох уу? Тий. Тэгмээр ландаанч эсэгтэй дүүмэн зодчихгүй дээ. Зодхгүй. Өн миний шилэн юмыг заримдаа хагалцдаг. Тийм үү. За яах вэ? Тэгээд наа дүү чинь баг багаар том болсоор байгаа. Тэгээд явандаа чамаагүй штэ. Хамгийн гол бусдаас хамгаалдаг хүн хэн болох юм мэдэж гинөө чи? Дүүн. Тий, содод болно штэ чи тэгэл бод. Хаан ч ясан содод миний ихч би хамгаална гэл тэгин заа юу. За. Ястай гоё шүү дээ. Миний үгийн аавын хин гэдэг. Эрдэнэт.
За ямар ажил хийдэ? Нот гэдэг хүүхэд байгаа. За ямар гоё юмтэй. Тэгээд гайхчдیں۔ Бэдэн штэ бас тийм нэртэй хүн чинь. Шууд урдлынхаа үсгээр таньждаг. Тэгдэг яг үнэ. Өдөө аав чи хамгийн гол нь ямар ажил хийдэ? Хувийн ажлын дарга. Бас хувийн ажлын. Тэгтээ дарга нь юм уу? Хувийн ажлын дарга гэж ямар ажил байдэ үл мэдхэ? Мэдгүй. Өмгөөлөгчийн дарга. Өмгөөлөгчийн дарга юм болов? Аав чи тэгээ яаж юу хийж явах шиг байна юу хараад байхад? Ээж аав хоёулаа компьютер руу ингээл ээж маусаар ингээл заримдаа цаасны ингээл юм бичээл. Тэгээд аав чи хоёулаа тэгээ суучиж гин үү? Тий. Тэнгуут аав ажиллаа дуусчихсан би хичээлээ бүртгэдэг. За. Бүртгэн гэдэг нь хийсэн юм а тий? Бүртгэдэг. Зургийн хичээлэнд нь би бүр их дуртай зурагтай. Гоё штэ тий? Зураг би тэгтээ хамгийн их гоё зурдаг нь учраас би том болоо зураачин болно гэж. Воо, яста гоё. Чи тэ юу зурах дуртай хамгийн гол нь? Эрвэхээ найзуудыгаа бас гэр бүлийгээ зурдгоо. Үл мэдэх зурж чадах уу? Тэгтээ цаас байхгүй учраас амтан зурж чадна. Өөх чи ямар амтан зурдээ? Тэгтээ сайн зураг байгаа л да. Тэгтээ манай зургийн багш сайн давтуулдаг. Тэгээд улам сайжраад байна уу чи? Би үнэг зурж чадах хаа. Би энэ жоохон хэцүү. Би үнэг зурж чадна. Тийм үү? Өөр юу зурж чадах вэ? Заагаас Заагч амарх юм. Хавч. Би зараа. Чистэ хэцүү штэ. Би зараг зурж чадах юм бэ. Тэ зарааг чи тэр олон үсийн зурх гэж зовно үсттэй энэ чи үл. Тэгээ ингэж дэг. Зүгээр дэгдэг гээл 3 хөөстэй болгочих юм уу? Миксер бол доош. Юу? Би ингээ дээрээс асуусан байхгүй нөгөө найзаасаа. Хүшээ энэ манай сод ингүү чи одоо их гой зурдаг гэдэн штэ гэсэн чи. Тэгдэг. Бас дээрээс нь бүр Барби Google-тэнтэй хувцас хийдэн штэ гэж хэлэвэл би тэгээ. Би нөгөөнийг би жоохон бахтай хүшиг ажиллаад хийдэг байсан. Тийм үү? Тэг чадсан уу? Тий. Ямар гоё юм бэ. Тэгсэн чинь дүүм нь ураа ичдэг. Тэмүүс уурлаа дүүгээ дахиад алаа ичдэг. Үгүй яах навдэ тэр мө дүүгээ алаад ээж тэр чи байн сэргэх гэж хэцүү штэ эн чи. Хажууд чи байжиг би хэлсэн штэ дараа нь чамд хамгийн хэрэгтэй хүн болно гэж. За юу. Болоод битгий алж л да эн чи мө дүүгээ. Үгээр жоохон загин заа юу. Тайлбарлаад хэл. Заримдаа миний харандааг аваад за өгч Оо яг үнэ. Наа чиг зүг арга байна. Тийм үү битгээ чи бас дүүгээ тэг заа юу. Ингэдэг үгүй гингүүт нь би за гээ. Миний дүү ч нэ штэ. Гэрийнхэн хандагаа дүнгээ хорднаар солиочдөг. Яг үнэ. Түтүгээ юм сараачаад өзөөрөө. Яг үнэ. Чи анхаарлын өөр юмд хандвал үлмэдхий ойлгосноо. Нэг чиний имийг авах гэдэг штэ. Тэгэнгүүт ингээд анхаарлын өөр юмд хандуулаад хоёулаа штэ. Яг одоо их чинь одоо нэг гэрээгээ даалгаврыг хийчихэд тэгэнгүүтээ хоёулаа штэ те. Хамгийн гоё юм зуръя тэхүү гэх тэгэнгүүт нөгөө дүү чи таг март чин чамаас болоож авсан юм уу? Тгий гэдэг. Тэгвэл одоо эхлээд ахтай юм уу ихчтэй наад нуугаад байгаа юм уу өчтөх үү? Тгий. Тийч гарта ээж аваад чи наа чи худлаа ярьж штэ үл мэд. Тийч гоё байл чи шууд аадвч. Гүй тэр чин хуурж байгаа байхгүй юу? Гэтэл анхаарлын өөр дэшин чиглүүлнэ гэдэг нь дараа нь чи дүүтэйгээ үнэнгээсээ нэг гоё бөмбөг тоглож л доо. Эсвэл зурчихгүй юу? Ойлгосноо? Тэг бити хуурах чи бас нэг онц биш. Дараа нь чамааг хуурна штэ хүн. Тийм биз дээ. Намайг найзууд би зачаа гарч ирж байхад бүгээл зачаа би ардаас нь хөөгөл. Чи олон найзтай гэсэн нэр тий. За хин гэдэг найзтай. Мая, Амарлан, Исүү, Үжин Заяа, Анаржин. Бүр гарын 5 уруунаас илүү болоо явчлаа тий. Юу хүчрэл байгаа. Инх хүчрэл байгаа юу гинэ? Үгүй. Ариуна гэж байхгүй юу? Үгүй. Манай ихчиг Ариуна гэдэг. Тийм үү? За минь түргээрээ заа юу. Ариунагаас Ариунад минь түргэж гинэ гэж хэлээрээ за. За. Үл мэдэх гэж байхгүйс чамд найз. Одоо найзлчихгүй яа дээ. Тэгээд ингэ найзтай болчих за. За би тэгтээ хідээж хүмүүстээ найз. Миний жинхэнэ нэр яагаад? Яа гэхээр нөгөө нэг заримдаа Анд гэдэг хүүхэд манай ингээ хамгийн муухай яагаад вэ? Охтуудыг дандаа гашгарааж идэг. Намайг явах гад зүнхэндээ юмаа хийж яхад нуруулам зөхөөл явцдаг. Заримдаа намайг зүнхнээсээ сойз авч яхад толгойг мөн түлхэл унгаачаал явцдаг. Тэнгүүт нь би өмнө уурснаасаа болоод зүгээр ингээд Ананд намайг ингээ
ингээд морь гэж явчихаар би ардаас нь бариад яах гээд ингээд ам бэ гэд дахиж тэхгүй гэхэн за яг үгүй шөхөд дахиад тэгсэн чи бүр уур хүрээд багш тэлсэн тэнгуут багш амдыг загинцсан. Яг хөвгүүд бас тэгдэм аа. Тийм дөрсгөө хөвгүүд. Чи одоо бас огт найз охтойгоо бас тэгээд араас нь цохиж аваад байгаа юм биш вэ? Үгүй. Чи яадгүй охтыг зоддгоо ер нь. Огтд гар үржлэхгүй. Тэр манай үл мэдхийн мондог штэ. Тий. Огтд гар хүрдгөө хөвгүүд байгаа үсттэй. Бүх хүүхэд амт шиг биш байх тий. Манай ангид анд гэдэг хүүхдээс хэлдэг. Тэр манай ангид анд гэдэг хүүхдээдэг хэрэг ус бүр айбар далжчих шүү. Айгүй их терабуттай. Дараа нэг болно. Хамраа ухна. Далжгар гэж ямар хэлдэг. Далжгараа битгүй би маягтай. Их маягтай. Маягтай үнийг далжгар гэдэг юм уу? Далжгараас Эсвэл хамарнаас нь нусгараад идэг хүүхдийг далжгар гэдэг юм уу? тий. Ойлаа. Манай ангид гэдэг хүүхдээдэг тэр дандаа сургууль дээрээ тоглоом авчирдаг. Заримдаа эсвэл харандаага даачгүй ирдэг. Заримдаа балын харандаагаар дэвтэр дээрээ сараачлаа зурдаг. Заримдаа болохоор гүн гайгүй хөвгүүд байна уу ер нь? тэгээд Нэг сайхан манай үйл мэдэх шиг юм томоотой. гэдэг нүүнийг өхөн хамаанаас нь нус гараад идэг. Тэгээ нус гоочлаа гингүүт ингүүнэ хуураас элвидэх гаргаа нийдэг. Ширээн дээр Ханаа төрчихгүй да чаавас. заримдаа ханаалгаад идэг. Тий харин хөөрхий ханаа төрсөн л байна л да би тэгж бодож байна. Тийм үйл мэдхээ. Мэдгүй. За одоо чи би чанс нэг мэддэг юм асууж дандаа мэдгүй гэж бити хариулж л да энэ ч хөтлөгч байж. Одоо ингээд манай найзыг заа сод ингүүг сайн хар. Тэгээ харж агаад за манай сод ингүү том болохоор ямар ажил хийх болоо гэ та. За юу. За. Зураг. Мөн үү? Тийм би зураач болохыг мөрөөддөг. Бас нэг мөрөөдөл байгаа хаа. Би вэштэй ингээ хараад исэн чинь ямар ч хөөрхөн нүдтэй, ямар ч хөөрхийн, ямар ч гоё. Тэгээ бас би загвар өмсөгч. Би тэгж бодсон. Загвар өмсөгч юм уу, загвар бүтээх юм уу чи? Хүй, чи загварыг вэштэй. Бүтээгээд, бүтээнэ гэдэг чинь зурах ёстой ш тэгэхээр тэрий чинь тийм үү? Дараа нь оён. Тэгээд тэрийг оёо. Тэгээд тэрийг яах вэ? Өөрөө өмсөө загвараа ингээд үзүүлдэг болчихгүй ингээ бүгдийг хийж болно шүү дээ бас. Болж гин үү? Болж гин. За тэгээрээ. Чи юу их хөдөө уул мэдхээ ингээ хүн болго өөрийнхөө мэрэгчлээ мэдээд ах юм. Ганцхан ютубер ажлаа хийж дууслаа шууд ютубер хийлээ. Гү чи тэг ямар ажил хийх гэж байгаа юм бэ гол нь? Би ямар ажил хийх болох гэж байна. Харин ямар ажил болох гэж байна? Та сайн сандаа. Би чиний имийг би санах юм уу л мэдхээ. За би ингэж санаж ин заяа. Нэгдүгээрд чи багш болно гэсэн. Багш болно. За тэгээрээ. Тэгтээ багш чи өдөржингөө ажилд штэ хичээл заагаад би хайрлаа штэ хүүхдүүд. Тийм штэ яа. Юм чи сургуулаас авсан юм чи. Юуг авсан? Хүүхдүүд. Яах гэж авсан? Сурах гэж. Яг үнэ. Тэгээ дараа нь хичээлээгээ дуусчвал тоглоулдаг. Яста гоё багш урдуулдаг. Үгүй би дараа нь штэ ялах болоод төрөх юм бол үлмидхийн шав болмоор байна. Тэгвэл үлмидх маань намайг дандаа тоглуулна, хайрлна, ийм багштай болмоор байна би. Тэгээд дээрэс нь ингээд гой хуц өмсөөр болонгот би ингээд Монгол улсын алдарт загвар зохион бүтээгч сод ингүү гэл тэгмэд. Нэг хөрхөн ингээд охин гараад надаа ийм хувц хийгээд өгөөч гэл тэгэхэр чи надаа гой хувц зохиож өгөөрэй заа юу. Йоо гой мөрөөдлөг гурлаа тий. Мөрөөдөх гой шүү. За энэ гой мөрөөдөл энэ гой одоо бүхэн биелэх болтугай гэж хүсэн өрөөгөөд тэгээ хоёлаа одоо энэ нэвтрүүлэгт оролцсон найздаа дуулаагүй юм биш гуруулаа буу алсаар байгаад надаа шүлэг байгаа. За шүлгээ уншиж. Араглын утаа бэргэсэн малчныг төрсөн би хатархээ нутгаа үлгэмэн гэж боддог. Цэнхэр маань сууньясан асын барааг ширтээ тэлгэж сайхан нутгаа сэтгэл тогтлон барьж үлээж байгаа салхин үнсэж байгаа юм шиг өршөөл дэжмэн гар илээж байгаа юм шиг энэрнгүй сайхан санагдаад илэх зүрхмэн догдолж хосгүй баярын үлмэс хоёр нүдийг нь бүтнэ. Ястаа шүлгийг ямар мундаг чийжсэн юм бэ? Баярлалаа. Онцгой байгаа үү миний хоёр? Ансаг уу? Надад байгаа. За нэг онцгой. Алгын чимээ шартоос амьтад бүхэн төртэй тэр юу вэ? Нэг юм алгын чинээ юм жижигхэн л гоё юм шартоос гоё амттай юм байгаа. Хүн болго амтан болгон дуртай гинэ. Тэр юу вэ гэж байна. Шартоос биш үү? Алгын чимээ шартоос амьтад бүхэн төртэй тэр юу вэ? Харин тийм биш юм байна л да. За. Чихэр
Чихэр идэггүй л дээ. Алим. Үгүй. Хэмс. Үгүй. Ногоо. Үгүй. Мах. Өвс. Мах байлтай шүү дээ ямар. Үгүй. Манжин. Үгүй. Өдөрний манжин. За бууж өглөө. Адна чиний манжин. Чи юм яриад. Бууж өглөө битээр. Тийм нар. Оо ямар сони би идэм байх гэж бодохгүй юу? Нар байсан биз дээ. За өстө сонио энсэг байна. Чиччээрэл мэдхээ заа юу. За хоёлаа одоо найзтай бэлгээ хэлье. Эхлээд найзыгаа. Юу залхуураад гэж ажлаа. Манай өнөөдрийн зочин хэн байсан? Садингу. Өө ингээ марчтыг манай үйл мэд. Нас нь идэм. Нас нь 6. За болж. За одоо найзтай ямар бэлэг өгж байгаа юм чи? Момбекри ах ихтаас нь том торт бэлэг. Батасын тэгж хурдан хэлэхгүй юм чин. Зайрмаг бэлэг. Хоёлаа ингэн яагаад гэвэл энэ хүмүүс чинь манай найз нарыг баярлуулж штэ. Тэгээд ингээд гоё сэтгэлээ шингээгээд гоё юм ингээ бэлгэлж яхад чи гэж хэрчээд гомд штэ. Чи гоё хэлэх хэрэгтэй байхгүй. За дахиад. Момбекри ах ихтаас нь гоё том торт бэлэг. Батасын зайрмаг ах ихтаас нь гоё зайрмаг бэлэг. За. Олын мам бүгдийн нэг дороос гэр ахуй бараа бөөний дэлгүүрээ тар дүүрэн бэлэг өг. Миний хүү гоё тэгээ хараарай заа. Усан бодог байгаа дараачийн бэлгэн дээр бүр байгаа. За чи тайлбарлаа дараачийн бэлгийг. Таагаар бодох урлаг Facebook мэрэгчээс ийм гоё өөрийгөө зүг түүхтэйгээр хийсэн. Миний дүүг штэ ийм гоё Google-тэйний төрхтэй ингээ чамайг ийм том ийм зураг өгөн заа юу. Тэгтээ будаагүй зураг. Тэгээ чамд ингээ өнгийн ингээд гоё будгийг өгчин. Тэгэнгүүт чи тэрийг ингээ авч агаад яг тэр одоо тоогоор нь будаад битэрлүүд зураг авахулаад явуулаарай. За. Амлаж гин үү? Амлаж гин. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон дүүдээ маш их баярлалаа. Бүх одоо найзуудаа, бүх монголчуудаа, бүх хайртай дүүнертаа, хүүхдүүдтэй бүгдээрэнд нь эрүүлийн, азтай жаргалтай амьдрал, эрч хүч, сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа.